Манай орны баруун өмнөд хязгаарт орших засаг тааны гал голомт Говь Алтай аймгийн Дэлгэр сум болон Алтай хотод улс төрд шинэ манлайлагч төслийн сурвалжлах групп ажиллалаа. Залуусын нэгдлэр орон нутгаа удирдан зохион байгуулж байгаа тус аймгийн Дэлгэр сум 2960 иргэнтэй. Түүнээс хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, сумын дэд бүтцийг хөгжүүлэх салбарт залуусыг баг хамт болгон улс төрд шинэ манлайлагч төсөлд оролцуулна гэдгээ илэрхийллээ. Манай орон нутгад ихэд одоо ажил олгохтой болох ч гэдэм үү цаашаа өөрсдөө одоо сурч боловсрох ийм одоо тааны зорилгоуд ч одоо энд өөрсдөө хэр зэрэг нээж гаргаж игнэ үү тэр чигээрээ та нар бол цаашаа бас манлайлагч болж чадах ийм одоо сайхан боломж олгоно. За энэ төсөл их сайхан байна. Энэ бол зүйтэй хамгийн чухал хэрэгцээтэй зүйл байна. За энэ залуучуудын бол бүгд санаа бол дотроо хүн болгон нэг энийг бүтээчихсэн тэрийг тэгчихсэн гэсэн сэтгэл бол байдаг. Хамгийн хэцүү асуудал нь болохоор нэгдэл нөгөө хамтраад нэг санаан дээр ажиллах гэдэг маань л хамгийн хүндрэлтэй зүйл байдаг. Тэр утгаараа энийг нэгдэж өгч байгаа нь бол энэ төслийн давуу тал юм уу гэж бодож байна. Мэдээж хэрэгтэй байлгүй яг уу улс төрд шинэ манлайлагч хэрэгтэй. Тэгээд залуучуудыг бас дэмжинэ гэдэг чинь бас нэг талаараа залуучуудын бас оролцоог дэмжиж гин гэсэн үг шүү дээ. Ер нь бол залуучууд энд тэнд ингээд ажиллаж байгаа байгууллагуудыг харахад залуучуудын тутмаг байдаг. Залуучуудыг бас дэмжиж ингээд ажиллаж байгаад нь маш их баярлаж байдаг. Дэлгэр сумын залуус орон нутагтаа хийж бүтээх хөдөлмөрлөх эрмүү хүслээр бид бүгдийг үдлээ. UBS телевизийн сурвалжлах багийн дараагийн өртөө бол Говь Алтай аймгийн 9 булаг сум буюу Алтай хот байсан юм а. Шинэ санаа залуусын оролцоо улс төрд шинэ манлайлагч төслийн баг хамт олон яг одоо Говь Алтай аймагт хүрэлцэн ирлээ. Шөнийн 10 цаг 30 минут Алтай хотын шөнийн дүр төрхийг та бүхэн харж байгаах. Бүтээл шийдлээ эрэг хандлах шинэ саналтай залуусыг хайхаар улс төрд шинэ манлайлагч төслийн баг хамт олон Говь Алтай аймагт ажиллана. Магадгүй Говь Алтай аймгаас шинийг санаачилсан нийгэм эдийн засаг улс төр соёл боловсролын салбарт манлайлагч төрөх болно. Говь Алтайд амьдарч байгаа хүн болгоны та нарын маань өөрийнхөө сайн сайхны төлөө энэ Говь Алтай аймагт амьдарч байгаа хүмүүс Улаанбаатар хотод амьдарч байгаа бусад хотуудад амьдарч байгаа хүмүүсээс орчны хувьд болон ажиллах таатай нөхцөл амьдрах орчин маань дутуугүй байг л гэдэг талаас нь бид нар ажиллаж байна л да. Ийм учраас энэ асуудлыг та нар өөрсдөө гаргаж ирэх хэрэгтэй юм. Ийм учраас Говь Алтай аймгийн шийдвэр гаргах төвшөнд гэж ярьж байгаа. За ер нь бол хэлцээний дарга албад агентлагийн дарганараар энэ залуучуудаас нэлээд олон хүмүүсийг тавьсан байгаа. Энэ хүмүүсээрээ дамжуулж та бүхэн маань өнөөдөр энэ Говь Алтай аймгийн залуучуудад хэрэгтэй зүйлийг хийх хэрэгтэй байна. UBS телевизийнхандаа бас баярлсан талхснаа илэрхийлэх нь зөв байх. Залуусын идэх оролцоо нийгмийн идэвхийг маань сайжруулахын тулд ийм буянтай ажил хийгээ явж байгаад нас Говь Алтай залуучуудын өмнөөс бас баярлсан талхснаа илэрхийлэх нь зөв бахаа гэж бодсон. За Говь Алтай аймаг Монгол улсад хамгийн олон генералтай буюу дандаа удирдагчид, манлайлагчид байсан. Энийг бас бид бүхэн түүчээлээд явъя гэдэг залуучууд маань ирч хүчтэй байгаа. Бидэнд хүсэл байна, тэмүүлэл байна, зорилго байна. Үүнийг маань бас цааш нь дамжуулж, хэл мэдээллийн хэрэгслээр бусад залуучууд маань бас танилцуулж, Монгол улсын хэмжээнд энэ залуучуудыг бас цааш нь уриалаад тийм ээ энэ явж байгаа ажил чинь илүү сайхан ирч хүчтэй. Дээр нь Говь Алтай аймгийн залуучууд энэ дээр маш ирчтэй байгаамаа гэдэг бас бусад аймаг орон нутагт амьдарч байгаа залуучууд манаас уриалж өгөөч гэж. Бүтэн жилийн хугацаанд үргэлжлэх улс төрд шинэ манлайлагч төслийг Говь Алтай залуус манлайлж оролцохоо илэрхийллээ. Бүтээлч хандлага, эерэг шийдэл, шинэ санаачлагыг орон нутагтаа дэмжин ажиллаж байгаа орон нутгийн хөгжлийн бодлоготойч төслийн зорилго нэгдэж байгаа юм а. Энэ улс төрд шинэ манлайлагчийн төсөл их цагаа олсон их сайхан төсөл болж байгаа маань энэхүү төсөлд нөхөө засаг тааны гал голомт болсон Говь Алтай аймгийн залуус одоо энэхүү төсөлд бол их идэвхтэй оролцох байхаа. Бусад аймгаас одоо давуу чанартай зүйл байгвал одоо явуулж байгаа нэвтрүүлэгч нь манай явуулж байгаа юуны арга хэмжээ нутгийн хөгжилтэй энэ хоёр уялдаа аягүй сайтай байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй энэ тэмцээний сүүл гэхэд Говь Алтай ямарваа нэг 2-оос 3-аас дарагдахааргүй залуучууд ямар ч шигшиж үлдэнэ гэдэгт маш их итгэлтэй байна.
Үнэт зүйл өөдрөг тэмүүлэлтэд бүтээлч залгуусын бодит оролцоог дэмжиж нийгэмд ёс зүйтэй шударга өрсөлдөөний жишг тогтоохоор UBS телевизийн сурвалжлах групп Монгол орны өнцөг боломжтой ажиллаж байна. Баруун зүгийг зорьсон групп энэ удаад Говь Алтай аймагт ажиллаж байна. Тэгвэл Монголын 33 говийн 17 байдаг. Мөн дөрөвний дараах орох хамгийн том усан цахилгаан станцтай гээд Говь Алтай аймаг олон тодтолтой. Тэгвэл тус аймгийн залуучууд улс төрд шинэ манлайлагч төсөлд нэгдэн идэвхтэй оролцохоо илэрхийллээ. Улс төрд шинэ манлайлагч Алтай залуусаас ирсэн. Шин санаа залуусын оролцоо. Улс төрд шинэ манлайлагч зорилтод ТV төсөл